болохгүй юм. Өнөөдөр орой энэ жилийн хамгийн том сар гарч байгаа мөлий. Тэгээ тэр сарыг хамт харах уу? Амар сандарч байна. Үгүй гэж хэлвэл яана гэж бодож байна. Одоо дүүрс. Алийг үзэх вэ гэж бас сонирхлыг асууж иж үзэхгүй бол төстөөс болохоор баг энэ кино үзэхгүй хаяа гарч бидгийг л. Намайг Мөхцөл гэдэг. Би одоо 22 настай. Монгол зургийн мэргэжлэр сая хавар төгссөн байгаа. Тэгээ одоо тэгээд зураал тэгэл хоббигоороо ер нь маа хийгээл явж байгаа. Намайг Мөнхөр гэдэг. Тэгээ одоогоор л ажилладаг. Нэг юм зочдгуудлын үйл ажиллагаа хариуцсан ажилладаг юм уу та. Тийм юм байна. Сайн уу намайг Цолонбаатар гэдэг. Тэгээд Баатарлаг гэдгээ. За намайг Тэнгис гэдэг. За би тэгээ сэтгүүлч мэргэжлээс сурч байгаа оюутан байна. За намайг Мэмжин гэдэг оюутан хүн байна. Сайн байна уу? Намайг Үе Түмэн гэдэг. Хүмүүнлэгийн ухааны сургуулийн сэтгүүл зүйн танхим суралцдаг 20 настай. Намайг Башмигмөр гэдэг. Нэгдүгээр курсын оюутан байна. Краш нь ямар хүн байдаг вэ? Би юу хийсэн бэ? Их сургууль сурж байхдаа яг би 2 дугаар курс тэр залуу болохоор 3 дугаар курс хийсэн юм. Тэгээд яг нэг сургуулийн саксны тэмцээнээр би харчаад ингээм мундаг тоглоод харан тэгэл крашлсан шүү. Тэгэл ер нь тийм жоохон галзуу маягийн хүн юм шиг санагдав. Яг одоогийн үед л надад краш байхгүй. Гэхдээ ер нь бол энэ ярих гэж байгаа хүмүүс маань болохоор аль бүр 4 дугаар ангита анх 9 сарын 1-нд харж ирсэн. Тэгээд бараг 10-11 хүртэл ерөнхийдөө сайн байж байгаа. Тэгээд нэг ч удаа дийт дөрж үзэж байгаагүй. Тэгээд ер нь салмалж тавьж байгаагүй. Гэхдээ тэр амар лаг онц сурдаг байсан. Би муу сурдаг байсан. Тэгээд ер нь жоохон ичээд тэгээд тоохгүй байх гэж одоо ер нь эзэж тэгж байгаагүй. Тийм болцоонд ирж байгаагүй. Тэгээд нэг удаа зөрөглөөд нэг амьдралдаа жоохон нэг харамсдаг зүйл үүдэн шүү дээ. Тэр үед ихчихгүй явдаа гэх. Тэгээд ингээд хідээ оройцсон ч гэсэн зүгээр энэ фейлсэн ч гэсэн хамаахгүй тэгээд зөрөглөөд үзье гэж одоо ирсэн. Анх болохоор нөө сургуулийн саксны тэмцээнээр анх хараад сакс волейболын тэмцээнээр хараад тэгээд амар гоё биетээр хөөхөх юм гэмтгүй амар татагдаад ягаад ч татагдаад тийм нэг зөөлөн санагдсан. Би тэгтээ нэг их харьцаж үзээгүй. Тэгээ одоо тэгээд ер нь анхны болцоондоо өрнө гэж бодоод. Ийм зөөлөн ааштай ер нь надад ааш амар таалагдсан. Тэгээд ямар ч юм ихтэй хүмүүс ер нь ингээд ялахгүйгээр ингээд хүндэлж харцдаг гэх юм уу. Тэр нь амар хөөрхөн байсан. Тэгээд өндөр сакс тоглодог. Тэгээд нэгэн дулаахан ингээд та 10 жилд нэг сургууль. Тэгээ 10 жилдээ л харж ирсэн да. Волейбол тоглодог хүн байдаг. Тэгэл өөрөө волейбол сонирхдаг болохоор тэгээд ер нь бол эрх дуу тэгээд ер нь зөөлхөн л хүн байх та. Манай краш би одоо краштай блоклуулаад 3 сар болж байна. Краш гэдэг нь харьцаж байгаад нэг санаа асуудлаас болоод үйл ойлголцоо тэгээд харьцаа байсан байт юм. Намайг нөгөө инстаграмаар дагаад тэгээд манай нэг найзын дүүн гэх юм уу тийм дүүн байсан байхгүй юу. Тэгээд анх тэгж хараад амар таалагдал. Тэгж байгаа л яг би уг амар төрс өдрөө 8 гоё бэлэг сэтгэлээсээ бэлдэж өгөөл тэгэл маргааш нь блоглуулсан байт юм да. Анх ер нь бол би хараад амар тийм ямар гоё юм бэ гэж бодсон. Мото ундаг. Тэгээд амар кул харагддаг. Тэгээд амар кул харцаад юм. Төс тас гэсэн харцаатай. Тэгээд амар галзуу. Тэр нь надад зан ааш характер юм байна. Крашлахаас аргагүй тийм зантай. Энэ краш маань болохоор битээр харилцаатай байдаг гэх юм уу та. Ер нь бол хэзээ ч болохгүй, боломжгүй тийм хүн байгаа. Тэгээд болзоонд огт урьж байгааг үтсэндээ уулздаг. Тэгээд яг албан ёсоор урьж үзсэн юм гэлээ гэж бодсон. Анх яаж танилцчихсан бэ? амар сандарч байна. Үгүй гэж хэлвэл яана гэж бодож байна. Амар сандарч Гайгүй. Ер нь жоохон догтлж байгаа нөхөө. Би өмнө нь тэгэж хүмүүс ингээ болцсон ингээ яваа маа гэж тэгэж үзэж байгааг болохоор жоохон
Тий. Яг нэг сандрахгүй байна. Гэхдээ бас яах бол тий би зүгээр амар ярилцмаар байгаа байхгүй. Амар гоё хоолойг нь сонсоод ярилцмаар. Татгалзал тэгээд яах вэ? Тэгвэл анх удаага ингэж хүний болцоонд ирж байгаа болохоор бас амар жоохон сандраад. За сандрах хэрэггүй. Одоо юу л олох тий. Одоо дүүрс. Одоо болцоонд өрөнгөтэй хамтдаа яг юу хийж үзье гэж хамгийн их бодож байна. Ер нь бол хам байх нь аягүй чухал гэж бодсон. Юу хийх нь хамаагүй. Гэхдээ хийх зүйл бол би өөрөө санаачилж тэ тэр хүнээс юу хийх вэ гэж асуухгүйгээр л тийм болцоо байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгээд хамт кино үзэх байх. Ихэвчлэн би нөө киног ойлгож үзэх юм бол ганцаараа үздэг юм да. Хүмүүс намайг ерөөсөй ойлгохгүй кино ганцаар үздэг л. Одоо юу гэж болцоо гэж бодоогүйгээр ингээ уулзаад явж байгаа тэр нь болцоо болоод явцсан. Яг амар гоё вивтэй газар очиод ингээд нэг юм хамт кофе уугаад ингээ ярилцаж суусан тэр надад айгу тийм гоё байсан. Ер нь бол яг хойлох нь ярилцах боломж олцсон гэх юм уу да. Бусад үед бол ингээл боломж олддгүй ингээл наанаас ингээл хотод бол ерөөс боломжгүй. Эйгүүд чимээс өгөхтэй гэх юм. Нөгөө нэг сагсны дээдлийг үзье гэж амар би боддог. Яг хамгийн гоё болцооны сарна. Нөгөө охиноос амар сагсан дуртай. Тэгээд ер нь хоёлаа гоё сагс үзээд байл над бүр амар гоё. Өмнө нь тэгээ явж байгаа болохоор нөгөө хүмүүс ч нөгөө кино үздэг шүү дээ. Тэгэл гоё кино үзэл гэж бодож байна. Хэрвээ зөвшөөрөхгүй бол тэгээ ер нь бол намайг ингээ краш гэдгийг бол мэддэг өөрөө. Энэ амар гоё тийм зүгээр ярилцмаар л гоё нам гүм газар суугаал гоё бидийн тэгээ ойлголцоо л одоо юунаас болж харцгаа байсан тэр талаараа илүү сайн ярилцж ойлголцмаар л. За тэгвэл амжилт хүсье. За залах. За залгая. Би бас айгу сандраад байна бас. Айгу галзуу хүн болохоор бас эвгүй ярьцгаал гэж бодсон. Ийхүүрээ. Би сая нэг бас харилцаа холбоогүй гэж бод сая нэг ангийнхаа охиноос дугаарын дам авч байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол жоохон айж шүү бас. За залахч хөө. Би ингээ блоклуулсаар найзхаа утаснаас ирэх гээд. Өвччрээд байна. Заахгүй л юм гэхгүй. За. Наа авахгүй юм шиг шүү. Бано. Hello. Бан. Хай, оройн. Армент. За. Ажил нь сайн уу? Сайн хинбэ? Мөнхөр байна. Тавсимаа. Арби. Таймда бэжлэнда. Ямар санаа үнэ? Харин тийм. Бано. Юу ч юу ихтэй ажиллая гэж юм. Арсан уу дэрч. Бано. Сайн уу? Өдрийн мэнд. Таньжин уу? Цомоо. Бано. Өдрийн мэнд хичээлэн тарсан юм уу? Тий. Сэно. Үгүй. Юу гэж байгаа? Би харин нэг юм асуухгүй залгасан юм аа. Нөгөөдөр завтаа юу гэж асуух гээд. Шийдэл татаа юу гэж өдрөө Өглөө өдөр хамаагүй дээ ер нь. хамаагүй гэдэг. Тий. Тэгвэл ойрхон зав гарах хаа. Ясэ. Харин зав байвал хандаа кино үзэх үү гэл. Яагаад гэдэг гэж асуучаа.
Харин яах вэ зүгээр би хүнтэй хамт кино үзэж байгаагүй дандаа ганцаар үзэж байсан. Тэгээд харин хамт үзэх нь харин бодож байгаа залгасан хамт кино үзэх үү гээл. Баа. Баа. Хана. Тий. Аа. Тий. Гэтэл чамд нэг асууч уу? За. За хоёлаа ч ер нь нэг танилцаагүй шүү дээ. Тэгээд хагасаа чи завтай юу гэдэг. Яах юм бол Нөгөө саксны дээдлийг хоёлаа хамт үзв. Бано. Баа. Ujumuno. Sano. Хинбэ. Dashkana. За. Верен Джонс нэг юм асуух гээд. Авсан уу дэрч. Оо. Би чамаас юм асуух гээд. За. Хойлоо кино үзэх үү гэдэг. Кино үзүү. Эцний нэг завтай өдөр. Би өнөөдөр ажил хараад мөрчөд авах. Өнөөдөр үү? Тийм. Тэгээд. Яг зүгээр үгүй. Зүгээр гэмт кино чамтай кино үзэх санагдав. Тийм. Юу вэ да? Ажил төрлийн сайн уу? Ажил дээр байна. Би ярин чамс юм асуух гээд залгсан юм. Өнөөдөр орой энэ жилийн хамгийн том сар гарч байгаа нэлээ. Тэгээд тэр сарыг хамт харах уу гэж ярьж байна. Дэглээ. Та Би сайн мэдгүй байна ахсан юм. сайн мэдгүй наа. Аха. Ер нь чиний завтай өдөр хийдэх вэ? Завтай өдөр чинь Автаа өдөртөх байх. байхгүй. Маргааш хэлчихлэх үү? Маргааш уу? За. Чи өнөөдөр завтай юу? Хитээ. Орой би энэ чамайг болцоонд явах гэж асуух гээд. Алтана. Чи өнөөдөр завтай юу? Гүй. Маргааш завтай юу? Яатаали. Харин чамтай амар ярилцмаар санагдаад. Би энэ чамаас нэг юм асуух гэдэг. Чи маргааш нэг өдрөөс завтай юу? Би энэ чамайг болзон зурх гээд чи төсөж байна уу? Юу гэсэн бэ? Яах юм бэ? Эсвэл хоёлаа кофе ууж жоохон юм ярь цуг уу? Өнөөдөр маргаашаас ч юм уу? Чиний завтай айл нэг өдөр ч юм уу? Би завталаа. Завтай болоод ирээ. Татбай. Юу гэсэн бэ? Яа. Кино үзэх үл гэж хэлдэг. Өнөөдөр завтай болоод би цагийн дараа чамаа бүтээх үү? За. Тэг би хараад залуу хаана гаж Сургууль дээр л. сургуулаа. Тэг. За. Зауви. Заггүй юу? Мгм. За. За би тэгвэл
Маргааш нөгөө дээрээс чамраа ирээ за. За. 어쩌고서 비 뭐. Үгүй ер нь бодсон байсан юм аа. 애들 바로 버튼 들었다 뭐. Ер нь болцоонд л орж ин л. Тэгвэл зав гаргаад уулзна гэсэн үг үү те? Тэгээ дөрт өдөр тэгвэл над руу өдрөө ирсэн биччихгүй тэгээд хоёлаа бичиж хагаад орой цагаа тохироод. За. Тэгээ. Амар сандарч. Тийм. Гэтэ угаасаа ер нь ийм юм болох ах уу? Тэг би мэдчихсэн. Гүй хавсхан. Маргааш хэлээ гэсэн бас найдлага байгаад. Яа бүрч чирээд байна. Яа, тасалсан ямартай ч зөвшөөрчлээ. Боцмоц ийм л юм болох байх гэж бодсон. За. байж. Өөр тайван да. Ингээд болоо. Харин тийм. За, оостад сайн яарий за. За тэгээ. За баяртай. За бай. Ер нь нэг жоо бит хоёр бол ингээ харилцаад байдаг л та. Тэгээ нөгөө ийм бичлэг хийж байгааг мэдгүй болохоор ингээд өөр юу вэ гэдэг ярих гад. Түмэн юм яриа да. Интернетээр хэлцээ. За ямар сэтгэл. За сэтгэл ямар байна. Сандраад бараг хэлэхтэй өмнөдөө бараг бүгдийг мартчихлаа. Би өнөө дотор амар бодчихсон юм. Юу гэж хэлээ гэж бодож байсан бэ? Арай жоохон нэг тийм юм чимтэй нэг юм болгосон болгоод найруулсан мэсэхгүй дотроо. Тэгээ яг ингээд сандраад идэв юм. Ийм хүмүүнээс ер нь амар цогцоотой болчихоо. Тийм гоё юм уу? Тэгээ ер нь бол нэг юм харамсах юмгүй болчлоо юм уу? Дутуугаа гүйцээчлээ. Тэгэхээр нэг тийм татгалцсан гэсэн надад яа нэг асуудал алгүй гоё. Тэсвэсээс гаг би бүр уцаа авахгүй гэж бодчихсон. Тэгс чаа наа уцаа авахаар заашгүй дээ гэж. Тэгээд яг ингээд ярахаас өмнөдөө гайгүйсэн. Яг яриад ихсний дараа бүр ингээд амар дотор сандраад яана юу их бол гэж. Би яг үгүй завгүй тэгээд ер нь боломжгүй л гэх байх гэж бодчихсон. Яг ярьсан чи бүр хэцүү байна. Жохон сандралтай л. Энд уулзахаар л боллоо та. Зүгээр угсаа яг л бодож ийснээр л ингэн л гэж бодсон л да угс. Надаас л болсон юм л да. Гэтэ ингээд зөвшөөрчлээ шүү дээ болзонгийн хорол. За яг юу хий гэж бодож байна? Ямартай ч тэгэл болзооны юмуд хийх багтаа. Би яг сая хэлсэн шиг ер нь бол кино үзээгүй баг кино сэтэрт кино үзээгүй баг 2 жил болж байгаа. Тэгээд гоё кино үзмээр байна. Тэгээд өөрөө тухайн үедээ тэгэл гоё хүчлэлтэй юм хэмээр энэ да. За тэгвэл бид нар бас UB-ийн зүгээс өөрөө ч бас болзоот хүнтэйгээ хамт гоё кино үзээрэй гэдэг бүх хос тасалбарын одоо эзэн гэгч шүү дээ. Хос тасалбарын төлөвлөж байгаа ба. Азтай болсон шиг. Хамтдаа кино үзнэ гэсэн шүү дээ. За тэгэхээр одоо Улаанбаатар кино наадам гэдэг олон улсын кино наадам одоо болж эхэлж байгаа. За энэ нь болохоор ер нь бол дэлхийн шилдэг кинонууд бас Монголын гоё кино тэгээд ерөнхийдөө бол Монголын хамгийн том кино фестивал одоо эхэлж байгаа юм. Тэгээд бас өөрийн чинь Crash-тайгаа хамт кино үзээрэй гэдэг юм хөө. UB-ийн хост тасалбарын эрхийг бэлгэлж байна. За баярлалаа. За тэгээд хамтдаа гоё кино үзээд хамгийн гол нь бас гоё кино зөндөө байгаа. Тэгээд харж агаад хүссэн кинон дээр очиод хамтдаа болцоогоо гоё болгоорой. За энэ удаа Crash-тайгаа ингээд кино үзэх боломжтой болсон ч гэсэн бид нар ч бас залуу байна. Айгу олон гоё боломжууд чинь тэгээ чи бас найзаагаа чамаагүй дагуулад эсвэл ээжигээ гэр бүлийнхаа хүнийг те дагуулад гоё кино үзээрэй гэж чамд UB-ийн хост тасалбарын одоо эрхийг өгч байгаамаа. Баярлалаа. Ер нь энэ кино наадмын тухай мэдгүй. Сонсож байгаагүй юм байна. За тэгвэл одоо яг кинонууд нь Тэнгис болон Prime
одоо синема киног театруудаар гарах юм. Тэгээ чи хүссэн киногаа хамтдаа үзээрэй. За баярлаа. Баярлалаа. Манай бичлэгт орсонд маш их баярлалаа. Тэгээд за тэгвэл Улаанбаатар кинонадам олон улсын одоо фестивал байгаа кинонадам. За тэгээд энэ дээр хүссэн гоё гадаадын киногаа эсвэл хүссэн монгол киногаа хосоороо үзээрэй гэдэг эрхэм бичгийг өгч байгаа юм. Тэгээд энэ удаа бас бүтээвчсэн чи бас дахид залгана гэж хэлсэн үү? Нөгөө маргааш завтаагаа хэлье гэж. Маргааш хариуг сонсчод энэ кино үзнэ. За тэгвэл чи бас гоё залгаж хэлэхдээ те хоёулаа хам кино үзье гэж ярьжлаа шүү дээ. За маш их баярлаа. Баярлаа. Чамайг Crash-тайгаа хамт анхныхаа болцоон дээр гоё кино үзээсэй гэж хэлсэн үгсэд Улаанбаатар кино надны зүгээс хос кино үзэх тасалбарыг одоо бэлэг болгож өгч байгаамаа. Баярлаа. За тэгээд гоё болцоогоо ямар усны дараа нь төлөвлөгөө чатаар хэлээ. За баярлаа. За баярлаа.